Энэ өдрийн мэндийг түмэн олондоо хүргээд ёчтой, дончтой мэдээллийг хүргэдэг Anime News мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлье. Эхний мэдээ. Засгийн газар 100,000 айлыг орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлав. Бараг л өнөө хөтөлбөрийг зарлагтай зэрэгцээд лавлгаа нотлохоо хүсэгчид уртаар алал үүсгээд уурлал цугалтаад ирхэн тэр. Адалцаан болохоос наагур, аврал ирэхээс цаагур асуудлууд араараасаа дийгдээд ирэв. Метр квадрат авч болж гин үгүй юу те. Тэр нь бас сонирн байгаа ахгүй юу. Тэгээ ард иргэдтэй үнэхээр одоо төр зэсэг маань ингээд 6 хүүтэйгээр ингэж харж үзэж ингэж байгаа бол одоо яг тэр метр квадратынхаа үнэн дээр л тодорхой хэмжээний нэг боломжийг гаргаад ирэх юм бол энэ бас болохгүй биш айгүй боломжтой л доо. Хуваарлагдах юу банк руу 2-3 хоногийн дараа очичноо л гэж шít. Тэ? Ерөнхий боломж байна лээ. Яг хувь хүний хувьд бол 10%-аас гадна зайлшгүй тэр зөрүү мөнгийг төлөх хэрэгтэй болж байгаа. Жишээлбэл би бол 44 м квадратыг сонгосон шүү. Тэгэхээр зөрүү 50 саяг зээл авъя гэхэд 17 саяг төлөхөр болж байгаа учраас хааш тэрийг төлнө тэ. Чиний асуудалтай холбоотойгоор 6% зээлийн асуудал ихэхэд энэ бол зөвхөн нийлүүлэлт талаа бид нэгэн анхаарч байгааг нэг хэлбэр гэж ингэж ойлгож байгаа. Өшөө нийлүүлэлт талд нь бол бид төрийн албан хаагчдын зээлийн ажлыг чигтүүлэхээр засгийн газар дээр одоо бол ярьж эхэлж байна. Яг ингээд явцдаа бол энэ 2-3 төслийн хүрээнд нь энийг нэгтгэхэд аваад явах юм бол ерөнхийдөө барилгын үн буунаа гэж ингэж би ойлгож байгаа. Цаг хугацааны асуудал шүү дээ. Миний Монголын ард түмний суудсан дах цус нь буцалж байдаг байхаа. Шутлаахан хийлгэхэд огтны чинээ нүхэн дээр төмөн огт нэгэн зэрэг орох гэвэл төвчрэл болж таарна. Уг нь бол иймэрхүү нүхээр эвтэйхэн шиг багтаж ороод монголчууд мөн их яруу хүмүүс шүү. Байр авчих мөнгөгүй мөртлөө ямар нэгэн зүйлээс хоцорчих гэж байгаа мэд бүртгүүлээд орхихон тэр. Огтны гимээр нүхээр оожрлоод урд гихчийн дарааллыг үүсгээд уурлаж бохимдолгүй. Орчих боломж байгааг ухаж тайвширвал зүгээрсэндээ. Сайн зүйл сатаа мундахгүй гэдэг мөн ч үнэн үг юм да. Ард мянга барьж чадахгүй байж юу ч их зүйлийг амалдаг юм билээ гэж барилгын компаниуд пэдэж эхэллээ. Бага хитэн сууцаараа төрөөс хэрэгжүүлэх хөтөлбөрийг барьцаалах гээд байна уу, гацаах гээд байна уу гэдг нь ойлгомжгүй. Энэ хитэн барилгын компани эзэд чинь Монгол хүмүүс эсвэл бүгдээрээ гадаадынхан байдаг юм уу? Арилжаа хийж байгаа салбарыг нь босгоод тэрийгээд төр тэмчээр нь өнөө хитэн балаанууд чинь өөрсдийнхөө байрыг үнд оруулаад ирхэн тэр. Нүд үнэнч чих удалч гэдэг. Үнэндээ бол энэ удаа эргэж ихээр сонсондоо этикет алдсах зүйлхий бололтой. Одоогийн байдлаар 45,000 байр баригдах зөвшөөрлийн тэр аваад ажилдаа орохоор зэхэд суугаа гин. Анхны засгийн газрын тогтоолоор 79,000 орон сууц батлагдсан байгаа. Одоо дараачийн ээлжинд нэг 31 орчим мянган орон сууц бэлэн болцсон байгаа жагсаалтан дээрээ тэр нь ямар очирчтай орон сууц үү гэхээр барилга эрх зөвшөөрөл авсан, дэгийн нөхцөл авсан, төсөл нь бэлэн болцсон. Ердөөсөө нийлүүлэлттэйгээ бид нар уялдуулж байна гэсэн үг. Эрэлттэй нийлүүлэлттэйг уялдуулах бол зөвхөн хий хоосон одоо ингээд зээл өгнө гэдэг бол өөрөө орон сууцны үннийг өсгөх аюултай. Тийм учраас бид нар бас 100,000 төгрөгийг нийлүүлэлттэй уялдуулж орон сууцаа бас зээлийг сонгож байгаа. За та энэ хитэн барилгын компаниуд лам олдохгүй болохоор буцахдаа бидний барьсан сууцуудыг бөөндөж авах болно гэж сайрхад суухыг үгүйсгэхгүй. Нийтийн өмнө, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага хүлээгээд өнөө хитэн байрнуудаа өртөг мөнгийг нэмэхгүй зарах юм бол 100,000 айлын орон сууц хөтөлбөрийг 6% хүүтэй хэрэгжүүлэх боломжтой байваа. Шуунал ихтүүл шулан болохын үлгэр. Улс төр гэдэг зүйл чи үнэн ихээсээ илүүтэй худал хуурмгаар дүүрэн байдаг болчихжээ. Ард түмэн улс төрөөс залхаж байна. Улс төрчдийг үзэн ядаж байна. Үүний нэг жишээ нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэг явдал. Эцэстээ эрх чөлөөгөө эдэлсэн иргэд буруутан болчих гээд байгаа мэд эмзэглэл төрж байна. 7 сарын 1-ний гих тодтголтой хэрэг явдал сонгуул болохоор л сөхөгддөг сэдв болохоор шинжтэй. Таавахны хүчин таавахны саяг хэлсэнүүдийг саяын пасгаруу хоцорг орчим таавахны дунд бай сонслоо. Хэн ч ямар ч хүн өнөөдөр бидний зүү дайрахгүй байна. Ардмнаас авах хэрэггүй. Ардмнаас дунд байх хэрэгтэй. Ардмнаас авах шаардлага байхгүй. Намуу талцаж байгаад л алдцдаг байсан. Одоо харин ард түмэн талцаж байгаад алдцаад эхэллээ. Хохирогчдын холбооныхон, цагдаагийн ар гэрийнхэн гээд ард түмнийг хооронд нь эрх мэдэлтнүүд хагаралдуулж байна.
Шүүхийн өмнөөс ард түмэн өөрсдөө шүүгчийг гэж улаарч байгаа ч нэгийг бодогдуулж хоёрыг сэтгүүлнэ. Өнөөдөр тэгт миний хөө шоронд болгодод 4 жил болж байна. Хүмүүс амь насаа арчаад насан турш хүүхдүүд нэрүүл мөн дээр хохирчод байж байна. Тэгэхэд өнөөдөр цагдаагийн гэр орных нь 7 сарын 1-ний гэр орныхныг тавлаж ирдэ нэг чинь өдөө 4 жил ингээд тэмцээ яж захтай харин ч тэр жирийн үүрэг гүйцэтгэсэн цагдаараа бид нар бол их хүний хувьд гэсэн дайрт авшилтгүй байсан бид нар. Тэгэхэд өнөөдөр харин тэдний ар гэрийнх нь биднийг тавлаж байгаа ирсэнээр энэ арай хэтэрхий нэг ёсдоггүй хүмүүс байдаг юм гэж ойлгож байгаа. Ямар ч нийгэм байлаа гэсэн ард түмний хамгаалдаг цагдаа байдаг тэр төрд. Гэтэл энэ 7 сарын 1-ний үйл ажиллагааг цагдаа зохион байгуулаагүй шүү дээ. Зөвхөн төрийн эрх мэдлийг булаацалдсан 2 олигарх намын толгойд өгснөр өнөөдөр хариуцлагыг хүлээх ёстой. Хэний буруугаас 7 сарын 1 болчихсон юм бэ? Прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага үүргээ биелүүлэхдээ хэтрүүлэн хэрэгэлсэн гэдгийг мөрдөн байцаалтын явцад баталсан гэж байгаа. Үнэндээ бол онцгой байдал зарласан эрхэм нь экс ерөнхийлөгч. Тэгэхээр онц байдал зарласнаар л үүрэг өгөөд үйл ажиллагаа нь хэрэгжээд ихэлсэн гэд ойлгочих болмоор л юм. Шүүхийн өмнө зогсож байгаа цагдаагийн дарга нарыг төрийн албанд ажиллах эрхгүй. Болгол хамгийн том шийтгэл нь тэр. Ахиад л бидхэд 7 сарын 1 болчихосоо гэж гурлуудын залбирч багчууд нь дотроо бодож яваасаа. Засгийн газрын мэдээ гэж 90-ад оны сүүлээр гарч байлаа. Энэ сонин төрийн сонин гэдэг тодтголтой байсан санагдана. Үүнийг л санагдуулах мэт засгийн газрын телевиз өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байна. Худлаа гэвэл мэдээнд анхаарлаа хандуул. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хуулийн зааснаар бол Монголын олон нийт радио телевизтэй байна. Өнөөдөр тус байгууллага нийгмийн чанартай нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн хүргэнэ. Өдөртөх зөвлөлийг их хурлын дарга ерөнхийлөгч ерөнхий сайд томилох учиртай. Гэтэл ганцхан ерөнхий сайд томилжсэн мэт аяглаж байна. Үндэсний олон нийтийн радио телевиз цагийн хүр хөтөлбөрийнхөө талд нь ерөнхий сайдыг гаргаж байх юм. Ерөнхий сайдын албан тушаалыг хэрхэн хангаж байгаагаа үггүй юм сайн сурталчилж байх юм. Мөнгөний авдар дээр сууж байгаа эрхэм болохоор л ийм их гардаг юм болов уу? Үндэсний телевизээр үгүй өдөр бүр 3-4 удаа хэлдэг даргач өөр юм дөө. Засгийн газрын мэдээ гэж 90-ад оны сүүлээр гарч байлаа. Энэ сонин төрийн сонин гэдэг тодтголтой байсан санагдана. Үүнийг л санагдуулах мэт засгийн газрын телевиз өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байна. Худлаа гэвэл мэдээнд анхаарлаа хандуул. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хуулийн зааснаар бол Монголын олон нийт радио телевизтэй байна. Өнөөдөр тус байгууллага нийгмийн чанартай нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн хүргэнэ. Өдөртөх зөвлөлийг их хурлын дарга ерөнхийлөгч ерөнхий сайд томилох учиртай. Гэтэл ганцхан ерөнхий сайд л томилжсэн мэт аяглаж байна. Үндэсний олон нийтийн радио телевиз цагийн хүр хөтөлбөрийнхөө талд нь ерөнхий сайдыг гаргаж байх юм. Ерөнхий сайдын албан тушаалыг хэрхэн хангаж байгаагаа үггүй юм сайн сурталчилж байх юм. Мөнгөний авдар дээр сууж байгаа эрхэм болохоор л ийм их гардаг юм болов уу? Үндэсний телевизээр үгүй өдөр бүр 3-4 удаа хэлдэг даргач өөр юм дөө. Чатамбагийн их баяр суудлаасаа салахын өмнө хүн баахан хэрүүл төрийн ордон болсон. Гүн далай гишүүн жорлондоо хууль засаж байснаа битгий мартаарай гэж их хурлын экс-дарга Нямдоржийг чимхэд авсан нь өнгөрсөн 7 хоногийн гол үйл явдал байлаа. Би одоо уг нь борж өгвөл их хурлын гишүүдэд одоо инквайр сайтын ярилцлагыг өгсөн ярилцлагыг бүр өөрийнх нь хоолоогоор бичээд авцсан байж байгаа тэр бичлэгийг сонсуулж болно. Бэлэн байдал дотор тэр байлдааны гэдэг тэр нэр томьёо ороод байгаа нь улсуудад бас өөр ойлголт бас өгсөн байна. Тэгээд энэ асуудал одоо ингээд тайлбарлалаа. Дайны бэлэн байдал 50 цагийн гэдэг чинь хоёр өөр асуудал. Байлдаж тоглохыг хүсэмжлээд байгаа сайдын суудлыг хэлцгэд гүн далай гишүүн ихэд бохимдсан. Ард түмний төлөө шоу хийгээд байгаа хэрэг биш. Өнөөдөр иймэрхүү зүйлийг ярьж яваа сайдтай хариуцлага тооцох цаг нь гэдгийг тэр хэлсэн. Хууль засаж байснаа мартах учиргүйг Нямдорж гишүүнд гүн далай гишүүн хатуухан санууллаа. Сонгуул ойртсны шинж тэмдэг гэдгийг арчилсан намын асар ардын намын басар хоёрын тулаан тодтгож байна. Улс төрч ширүүсгэндээ.
За ингээд Anime News энэ удаагийн хөтөлбөрөөр үүгээр өндөрлөж байна. Нийгмийг эрүүжүүлэхийн тулд зөөлхөн чимхэл зайлшгүй шаардлагатай. Эх 7 хоногийн энэ цагтаа уулзъя. Anime News